үзэхэр байгаа. Тэгээ бүгдээ хамтдаа бурхан залбираад бурханы үгээс хуваалцгаая. Баярлалаа бурхан аваа танд энэ сах өдрийн төлөө талархъя. Энэ цугул сэтгэлийн бүх ах дүүсийн төлөө талархъя. Таны бидэнд өгсөн аврал нэгүслийн төлөө тань талархъя. Таны үгээс хуваалцахын боломжийг та үргэлж байлгахад баярлалаа. Өнөөдрийн цагийг та өөр ариун сүнсээр удирдан хөтөлж явуулж өгнө гэж гуйж миний амаар дамжуулан таарах үгийг хэлж өгнө хэмээн гуйж байна. Амен. За тэгээд Галат ном маань одоо ингээд дуусах чинь сүүлийн бүлэг те. Тэгээд 6 дугаар бүлэг рүү орохоос өмнө би та хэдээс асуулт асууя. Шинэ гэрээ маань хэдэн номтой вэ? 27 номноос хэдэн загтлууд вэ? За сайн мэдээний 4 ном байгаа. Үүс ном дээр дагалдагчдын амьдрал сайн мэддэг хэрхэн дэлхийд даяар тараасан тухай түүх байгаа тийм. Илчлэлт ном дээр ирээдүйд болох зүйлийн талаар илчлэлтүүд, иш үзүүлбүүд байгаа. Үлдсэн бүгдээр загтлууд. Тэгэхээр 27-оос 21 загтлууд байна. Энэ загтлуудыг хэн дандаж бичсэн бэ? Тийм. За Паул тэгвэл энэ 21 загтлыг хэдийн бичсэн бэ? Тэгээ Еврей номыг Паул бичсэн гэж үзэх юм бол 14 захиаг нь буюу дийлэнхийг нь Паул бичсэн байна тий. За тэгэхээр энэ загтлууд хэнд хаягдсан захианууд вэ? Тэгээ итгэгч биднэрт хаягдсан гэдэг чинь тэр үе итгэгч бидний хооронд зүгээр цаг хугацааны зөрүү байна. Тэгэхээр бид нар ч гэсэн хамаатай гэсэн үг тий. Тэдний 1-р зуунд амьдарч байсан итгэгч нарыг бид нэр одоо 21-р зуунд 20 зууны дараа амьдарч байгаа. Тэгэхээр бидний өнөөдрийн итгэгч бид нар ч гэсэн хамаатай юм загтлууд байна. Тэгэхээр энэ хэрэг та бүхэн анзаарсан бол янз бүрийн номлолуудыг ингээд сонсоод байвал ихэнхдээ заагач байгаа юм шиг, зандаач байгаа юм шиг, зэмлээч байгаа юм шиг тийм иймэрхүү өнгө аяс хандлага давмгаалах гэдэг. Тэгэхээр хүмүүс юу гэж хэлэх гээд байдаг вэхээр дандаа л ингэж яах юм те нэг жоохон урам зориг өгөх. Жоохон бид нарыг нэг юу гэдэг те сайн байна даа гэж магтах ч гэдэг юм уу. Энэ талаас нь яагаад юм хэлж болдгүй юм бэ гэх гээд байдаг. Гэхдээ бид нэр түрүүний хэлсэн 21 захиаг харах юм бол Паул, Петр, Яков, Йохан те Юда энэ хүмүүсийн бичсэн захиаг харах юм бол ерөнхий уур амьсгал нь дандаа л нэг сануулга, сэрэмжлүүлэг анхаарах зүйлийн талаар сэргийг байгаарэ гэж бичсэн. Уриалга дүүрэн ийм байдаг. Магтаал урамшуул байдаг. Тэгвэл ерөнхий уур амьсгал эзлэх хувийн жинг харах юм бол нөгөө бидний сөрөг гэж хэлээд байгаа тэр юм давмгаалах гэдэг юм шиг те. Тэгэхээр Галат ном маань ч гэсэн бас яг иймэрхүү загтал байна. Яагаад гэвэл Галатын чуулган маань сайн ихсэн ч гэсэн төгсгөл нь бас нэг тийм сайн явахгүй байгаа гэдэг нь энэ Паулийн загтлаас харагдаж байгаа. Галат гэдэг маань мууж гэсэн шүү дээ те. Ромын эзэнт хөрөнд байгаа мууж. Тэгэхээр энэ бол аль нэг хотын аль нэг жижиг чуулган дотор ганц чуулган дотор байгаа асуудал яриад байгаа шүү дээ. Икониум, Лустер, Дерб өөрөөр хэлбэл тэр олон хотуудад байсан итгэгч нарт түгээмэл байсан энэ асуудал. Тэгэхээр нэлээд олон хотын нэлээд олон чуулганд энэ одоо энэ хоцлыг заавал хийх ёстой гэдэг чинь энэ хуурамч сургаалууд орж ирэх гээдээс учраас Паул нэг таслан зогсоохын тулд энэ загтлыг тэр Галат мужид байгаа бүх чуулгануудад хандаж бичсэн. Тэгээ тэр үеийн одооных шиг интернет байхгүй учраас загтлаа нөгөө дунд нь бичээд тэрийг хотын чуулганууд уншиж тэндээс сургаал номлол юмнууд авч ирсэн гэсэн. Тэгэхээр өнөөдрийн номлол бас тийм сөрөгдөө хандлагатай байвал та бүхэн битгий одоо сэтгэлээр унтраа гэж уриалах гэж нэг орчлыг тайлбарыг хэлээд байгаа маа. За тэгээ Галат ном маань сүүлийн бүлэг учраас Галат ном дээр юун тухай гарч байгаа гэхээр түрүүний хэлсэн сайн мэдээг холцгүй цэврээр нь нөгөө нэг алтаар яриулсан шижир алт гэж ярьдаг те. Тэрүүгээр нь ямар нэгэн хөрөнгө оруулахгүйгээр гурилаар ярих юм бол өчүүгөнч хөрөнгө оруулахгүйгээр эсэхгүйгээр мутахгүйгээр холцгүй цэврээр нь Иесусийн яг дамжуулж өгсөн тэр хэлбэрээр нь хадгалах тухай ярьж байгаа. Тэгээд хоёр эсрэг зүйл бас энд яриад гэдэг. Хуулийн үүс ба нэгүсэл, бурхны нэгүсэл, махуд ба сүнс гэсэн ийм хоёр эсрэг зүйлэнд яваад байгаа. За тэгээд өнөөдрийн 6 дугаар бүлгээ хэдүүлээ уншаад эхлэе. Ах トゥ нараа хэрв хэн нэг нь гэмд автсан бол сүнслэг та нар түүнийг дүлгэн сэтгэлээр засагтун.
Ингэхдээ өөрийгөө ч хянаж бай. Эс тэгвэл чи ч мөн уруу татагдахгүй. Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц. Тинхүү Христийн хуулийг биелүүлээ. Учир нь хэн нэг нь юу ч шатлаа өөрийгөө чухал гэж боддог бол тэр хүн өөрийгөө мэхэлж байна. Харин хүн бүр үйл хэрэгээ шалга. Тэгвэл уг хүн өөрийгөө бусдад харьцуулгүй өөрийнхөөрөө сайрах болно. Учир нь хүн бүр ачаагаа үүрэх болно. Үгэн зуралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг. Бүү мэхлэгт бурхан илэг доор болохгүй. Учир нь хүн юу тарьснаа л хурааж авдаг. Махбодтой таригч нь махбодоос ялзарлыг хурааж авна. Сүнсэн таригч нь сүнснээс мөнх амийг хурааж авна. Сайн нэг үлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. Тиймээс бид боломжтой үедээ бүх хүнд ялангуяа итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайн нэг үлдэцгээе. Би өөрийн гараар ямар шүү том үсгээр та нарт бичиж байгааг минь үзээ. Махбодоор сайхан харагдахыг хүсдэг хүмүүс Христийн загалмайн төлөө хавчигдахгүй тулд та нарыг хоцлуул гэж албатаж байна. Гэтэл хоцлуулсан тэд өөрсдөө хуулийг үлсэхдэг. Тэд махбодоор ч сайрахын тулд та нарыг хоцлуулах гэж хүсэж байна. Харин би бидний эзэн Есүс Христийн загалмайнаас өөр юугаарч үл сайрхнаа. Түүгээр ертөнц миний хувьд би ертөнцийн хувьд цовдлогдсон юм аа. Учир нь хоцлуулах, эс хоцлуулахын аль нь ч юу ч биш. Харин шинэ бүтээлэл чухал. Энэ зарчмаар явагч хүмүүс болон Бурхны Израиль дээр амар тайван өршөөлн байх болтугай. Үүнээс хойш хинч надад гай зовлон бүү авчраг. Учир нь би биедээ Есүсийн орнуудтай билээ. Ах トゥ нараа бидний эзэн Есүс Христийн нэгүсэл сүнстэй чинь хамт байх болтугай. Амен. За ингээ 18 ишлэлтэй ийм бүлэг байна. Харьцангуй урд бүлгүүдэд бодвол хамарсан сэдвүүн арай жоохон бага гэх юм уу те. Тэгээд бид миний хувьд боддогчсэн бодол нь бид ингээд бүлгээр явхаар энэ бүлэг дотор маш их ухаа цааш яваад байх маш олон сэдвүүд гараад байгаа болохоор бүлгийг ингээд базаа тэндээсээ гол хэдийн чухал санаануудыг сугалж ярихгүй бол бүгдийг ярьж амжихгүй байгаа. Номлолын цаг маань хязгаартай учраас. За тэгээд энд эхлээд ах トゥ нь итгэлийн ахын дүүснэрийн хоорондын харилцааны тухай гарч байна. Тэгээд энэ дэр одоо уртлын 5 дахь бүлэг дээр гарсан тий та нар хоорондоо яаж харилцах ёстой вэ гэвэл би биедээ хайраар үйлчлээ гэж хэлсэн 13 дахь. Тэгээд дараа нь залгаж байгаа энэ нэг хууль бүхэлдээ үндсэндээ нэг л үгэнд багтдаг юм аа. Энэ хүчийг хөршөө өөрийн адил хайр гэсэн мөн гэдэг чинь юун төрөнд итгэлийн ахын дүүс би биенээ хайрлах, би биендээ үйлчлэх тухай яригддаг даа. Тэгэхээр Паул энэ харилцааг уриалж байна. Тэгээд одоо ямар нэгэн хүүхэд нь алдаа хийж байхад эцэг их тэр алдааг нь зүгээр хараад өөгшүүлээ суугаад байх уу, хүмүүжүүлэх үү, засах гэж оролдох уу гэдэг асуулт байдаг тий. Тэр магадгүй айгүй саваа эргэлж магадгүй болчихсон юм хийсэн бол. Тэгээд тэр эцэг их юуны төлөө тэр хүүхдээ хүмүүжүүлэх гээд байгаа вэ гэхээр цаана нь хайр байгаа. Хүү маань энэ зам байдлаа, энэ нэг байдлаа засахгүй бол хожим өөрөө зовно, эргэн тойрны байх хүмүүсээ зовно. Тийм учраас энийг баг дээр нь юм сонсох, хүлээж авах чадвартай байгаа дээр нь засъя гэдэг шиг. Тэгэхээр харамсалтай итгэлийн ахын дүүс бидний дунд ингээд гимд автсан гэж хэлж байна тийм. Ийм гимд автсан хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл бид нар бол олон гимиг итгэлийн ахын дүүсээс нууж болох байх л та цуглааныхаас жишээ нь ялангуяа бүтэн цайнд ирчээд яваад идэг бол нуугаад яваад иж болно. За ийм байлаг ч гэсэн нэгд болохгүй байгаа нь илэрхий мэдгэдэггүй юм гимнүүл автах тохиолдлууд байдаг. Тэгэхээр бид нар ивимийн хөөх юм ингээл одоо бурхан бие биенээ хайрл гэсэн гээд 5 дахь бүлэг дээр бие биендээ үйлчил гэсэн хөршөө өөрөө адил хайрл гэсэн гээд энэ алдаа дутагдлын ингээд толгойг нийлээд яваад иж болохгүй. Энийг нэг сануулж сэрэмжлүүлж зэмлж хэлэх хэрэгтэй. Яаж зэмлж хэлэх талаар бас сайн мэдээний дөрвөн ном дээр бас гардаг тий. Яг ямар арга замаар, ямар тактикаар яаж хэлэх вэ гэдэг загтлууд дээр бас гардаг. Тэгэхээр энэ нь тэднэрт санаа тавьж байгаа, хайрлж халамжилж байгаа гэсэн үг. Нөгөө талаас зүгээр амьдралын заавал гимд автсан биш. Ах トゥ ус би биенээ хайрл гэдэг байгаа нь одоо нэг итгэж хүнийг төсөөлөө тэр хүн цуглаан гэж гүгөөд байдаг, бурхан гэж гүгөөд байдаг, хамаг юм хоош нь тавиал Есүс гэж гүгөөд байдаг. Тэр хүн гинт өвдчлөө, гинт амьдрал нь ядруу боллоо, маш хэцүү нөхцөл байдалд орлоо. Санхүү юу байдیں те? Ойр дотны хайртай дотны хүмүүс нь янз бүрийн байдалд ордог ч юм уу. Тэгтэл
Эерэг жишээ нь итгэлийн ахын дүүс нар нь тэр үнтэй ягт хамаагүй итгэлээрээ дамжуулан танилцсан хамаатан садан биш, урд нь найз нөхөр байгаагүй. Хэрнээ тэр үнд санаа тавиад гүүгээд тэр хүний төлөө залбираад тэр үнд хэрэгтэй байгаа бүх юм дөхүүлж өгөөд гэдэг ч юм уу. Тэ өөрөө гарч яваад дэлгүүрээс хүнс авч чадахгүй болсон бол энийг бол хүмүүс харна, ажиглана. Тэгээд үр дүнд нь юу болох вэ гэхээр магадгүй тэр хүн энэ Есүсийн тухай урд нь үл тоодог гэсэн бол сонирхож эхэлж магадгүй тий. Эсрэг жишээ нөгөө нэг Есүс гэдэг гүүгээдээс хүн чинь өвдөд твцсэн чинь ядруу байдалд орсон чинь цуглаанаас нь итгэлийн ахын дүүснээс нь тагчиг хинч байхгүй, сураг байхгүй. Тэгээд тэгтэл нөгөө нэг мэдээж эргэн тойрны хамаатан садан найз нөхдүүд нь эргэж тойрно. Тэгээд нөгөө альвэ танаа тэр нөгөө нэг Христ итгэлийн тухай тэгэхээр тэр хүнд ямар ар гэрийнхэнд нь эргэн тойронд нь байгаа хүмүүс нь ямар одоо ойлголт гэрчлэл очих вэ? Тэгээд магадгүй нэг сонирхч үздэм билүү гэж наашилж явсан хүн бол зэг хатгachж магадгүй те. Христ итгэл шал удлаа юм. Манайсаас адилхан юм байна. Манайсаас бараг 7 дөрөн байна. Тэгэхээр энэ бол тэгээд бие биенээ хайрлаж байгаагаар чинь Бурхны хүүхдүүд гэдэг мэднэ гэдэг ишлэл байдаг те. Иохан ном дээр. Тэгэхээр бид нэр бие биендээ санаа тавьж байгаагаараа энэ Бурхны хуулийг, Христийн хуулийг биелүүлж байна гэсэн үг. Яг энэ дээр одоо бүх хүмүүс сайныг энэ тэргүүнд ялангуяа итгэлийн гэр бүлчүүдэд сайныг үлдъя гэдэг. Тэгэхээр бид нэр Ирембийн үед бүх хүмүүс сайныг үлдэх гэж хичээх, ялангуяа итгэлийн ахын дүүстэй сайныг үлдэх гэж хичээх юм бол түүгээр дамжуулан Бурхан сайнаар хэлэгдэн, түүгээр дамжуулан ямар ч сан Бурханы тухай сүрэг, буруу ойлголт хүмүүст төрөхгүй. Энэ бол бидний одоо хийх ёстой зүйлүүдийн маань нэг байна. За энэ дээр хоёрт нь нөгөө өөрийгөө зөв шүүх гэдэг. Энэ өөрийгөө шалгах тий, өөрөө юу ч шатлаа өөрийгөө чуул гэж боддог байх вэ? Өөрийгөө нөхөлж авах вэ гэдэг. Тэгэхээр нөгөө хүмүүс бидний мөн чанар маань ямар онцгой мөн чанартай гэдэг та бүхэн мэдж байгаа тий. Бусдын алдаа, бусдын гимиг маш сургагоор олж харж чаддаг. Хараа нь маш хурцтай, бүрэгдээ харцнаас ч орог орцож магадгүй. Өөрийнхөө алдааг олж харах болохоор энэ дээр учир дутагдaltaй байдаг те. Эсвэл нөгөө өөрийнхөө алдааг мэддэг ч гэсэн тэрийг зүйлүүрээр үгүйсгдэг. Одоо юу гэдэг зүвтгдэг. Би ингээд төрсөн. Намайг байгаар нь хүлээж авлаа. Намайг байгаар нь хайрлуул хайрл, болвол бол би ингээд төрчих, ингээд дуусна гэдэг ч юм уу те. Тэгээд өөрийгөө зөв шүүх тал дээр хүмүүсүүд нэг юм учир дутагдaltaй байдаг байх нэ. Тэгэхээр би нөгөө дахиад нүүбийнхаа жишээг хэлэх гээд байна. Маа нүүб дээр зөвхөн нүүб гэлтгүй олон улсын байгууллагууд ялангуяа янз бүрийн төслөлтүүрөд хэрэгжүүлдэг. Тэгэхээр тэн дээр нөгөө нэг хяналт үнэлгээ гэдэг юм хийгддэг байхгүй заавал. Англиар бол monitoring and evaluation гэдэг. Энэ төсөл анх тавьсан зорилго нь энэ байна. За тэгвэл одоо энэ зорилго энэ төсөл 4 жилийн хугацаанд хэрэгжинэ гэж бодсон. Тэгвэл явцын донд 2 жилийн дараа нэг одоо хаана явж байна? 2 жилийн дараа хаана явж байна? Тэр нэг хүрх гээд байгаа зорилгын талд нь хүрж үү, хүрээгүй юу? Магадгүй 10% дээр эргэлдээд байна уу? Тэгээд бүр эцсийн дүгнэлтэж бас байдаг. Хяналт үнэлгээ гэдэг нь болохоор нэг тэр төслийн эрүүл мэндийг хянаж байгаа гэсэн үг байхгүй. Алдаа дутагдал байвал тэрийг илрүүлж гаргаж ирэх, ухаж гаргаж ирэх. Энэ талбарууд чинь хаягдчихжээ, энэ талбарууд чинь сул байна, энэ талбарууд нь болж байна, энэ талбарууд чинь зүгээр онц явж байна. Тэр юмнуудаа ингээ гаргаж ирэх. Тэгэхээр нэг өөрийгөө зөв шүүх гэдэг дээр бид нэр амьдралын маш олон талбаруудаа бас харж болно. Тэгээ амьдралаа ингээд бид нэр үе үед зогсъёгээд пауз аваад эргцүүлж байх хэрэгтэй гэдэг энэгээр дамжуулж хэлэх гээд байгаа байхгүй. Нэг юунуудын түрүү явуулдаг слайдууд байгаа. Тэгэхээр одоо би сая өнгөрсөн 7 хоногт юу байлаа? Нөлөөтэй эрэхтэй буюу нөлөөтэй эр хүн гэдэг сургалтанд суулаа 3 хоногийн. Тэгээд тэрэн дээр нэг тийм дасгал ажилласан нь болохоор амьдралын мөчлгүүдээ ингээд чагсаал бичсэн байхгүй 0-аас 10, 11-ээс 20 гэдэг ч юм уу. Энэ 10 жилүүдэд миний амьдралд одоо яг юу тохиолдсон бэ гэдэг тэр гол зүйлүүдээ ингээд түүгээд бичсэн. Тэгээ би одоо өнөөдөр 50 гэдэг чинь ингээд юу лээ 4 тийм нэг хэсэг бөглөж байгаа байхгүй. Тэгээд тэр бүхнийг би ингээд харахтаа миний амьдрал Бурхны ерөөл хамгаалалт ямар их байсан бэ гэдгийг харсан. Бурхан намайг дандаа эрхлүүлжсэн мэн гэдгийг харсан байхгүй. Тэгээд ингээд зарим минут би бүр мартцсан явж байсан ингээд бодсон. Тэгээ би яг энэ
0-10 наснд чи яг миний амьдралаг юу боллоо гэдэг ч юм уу тий. Нэг талаас сөрөг юмнууд бол байгаа ч. Одоо 0-10 наснд манай аав ээж салсан гэдэг ч юм уу тий. Ингээд сөрөг юмнууд байгаа. Гэхдээ том зургаар нь харах юм бол миний амьдрал бол ерөөсөө дандаа л өрөөгдөж ирсэн Бурхны хамгаалтанд намайг итгэхээс өмнө ч маш ихээр өрөөжсэн. Итгэсний дараа ч Бурхны ивэлээр бол үнэхээр бэлхэн дүүрэн байсан юм байна. Би тэндээс юу олж харсан гэвэл би бүрүүлж Бурхан талархаж явах хэрэгтэй мэн гэдгийг маш сайн олж харсан байхгүй. Тэгээд энэ амьдралаа ингээд эргцүүлж явах энэ нэг хүний амьдралд харагдаж байна уу? Энэ нэг юм дасгал заавал хийж явах хэрэгтэй байна бид нар. Тэгээд одоо итгэлийн үед бол бид нар чинь өөрсдөөсөө асуух нь шүү дээ. За би ингээд 2005 онд итгэж боллоо. Одоо ингээд бараг 20 жилийн болох гэж байна тий. Тэгээ энэ 19 жил 20 жилийн хугацаанд миний итгэлийн 19 жилийн өмнөхөөс итгэж төмөрөө миний бие, миний итгэл сүнсний төлөв агсан юм уу, төлөвшсөн юм уу? Анхны хайр гал алуун байдал руугаа эргэж ирсэн юм уу? Б вариант нь уруудсан, улам муудсан Бурханаас холдож хүндэрсэн. В вариант нь бахвайдгаараа халамжиж, хүүтэнжиж оршижл байна тий. Ийм байна уу гэдэг ч юм. Ингээд өөрсдрүүгээ харах өөрийнхөө амьдралыг үнэлгээ хийх, тэгээд тохируулах хэрэгтэй. Одоо нэг овоо хараа муудна гэдэг чинь бидний саяны сургалтын дээр бас яг ярьсан байхгүй. Хэрвээ одоо ингээд анх ингээд тохируулсан миний одоо харах очих цэг энэ байна. Ингээд нэг линзээ тохируулчлаа штэ. Тэгтэл замдны янз бүрийн саад гарлаа миний магадгүй хүрхжсэн цэг энэ биш ийшээ болцсон байж магадгүй. Тэгэх юм бол би одоо тэр нэг дуран аваагаар ярих юм бол тэр юугаа фокусоо тааруулах хэрэгтэй байгаа байхгүй. Тохиргоо хийх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол биднэрт зайлшгүй өөрсдөө зөв шүүх тал дээр ингэж ялангуяа итгэлийн амьдрал дээр бол ийм хийгдэж байгаа хэрэгтэй байх нэ. За тэгээд цаашаага явъя. Өнөөдрийн яригдах 3 дахь гол юм болохоор хүн юу тарин түүнийгээ хураана гэдэг нэг ийм зарчим байгаа даа. Энийг итгэгч ертөнц маш сайн мэддэг. Бараг хүмүүсийн ингээд зүрх цэцэг шиг болцсон тий. Одоо сүүлийн үед монголчууд мэддгүй аваад монголчууд маань ч гэсэн өргөө хэрэглээд эхэлсэн нэг юм өгөө. Юу тарин түүнийгээ хураана гэдэг ийм зарчим. Энэ бол Бурханаас тогтоогдож өгөгдсөн. Тэгээд маш шудраг зөв зарчим. Энэ зарчмын төлөө бид нар талархав штэ. Яагаад гэвэл бид нар тэгээд энэ зарчимтай өнөөдрийн Дашиман уншсан энэ дуулал 73 үнэхээр холбогдож байна. Тэгээд энийг яг дараа нь би ахиж жоон дэлгэрүүлээд тайлбарлая. Тэгэхээр нэг сайн нэг үйлдэл дэдэг одоо нэг итгэж биш хүмүүс бид нэр ингэж болно шүү дээ. Чи энэ Христ гэдээ яваад байна. Чи одоо юу олж долоовоо, юу олж гівүүлээ, амьдрал чинь одоо ямар өөрчлөлт гарваа гэд нийгмийнхаа хэмжүүрээр тэр эд материалдаг байдлаар гэдэг ч юм уу тий. Магадгүй одоо хань ижилтэй болсон уугүй гэд би энэ ч итгэж үнтэй гэрлэхээ хүлээгээд идэг гарч ирдэг. Тэгтэл чи нэг юм тоолж суугаач эсвэл нэг ямар ч хамаагүй нэг юмнаас хүүхдээ болооч гэдэг ч юм уу тий. Ингээд нэг чиний одоо энэ итгэлийн замаар яваад нэг амьдрал чинь өөрчлөлт гарсан гэдэг тэр юм хаана байна вэ? Чи одоо урдын адил ядуу зүдээ хിവэрэ байна. Чи одоо ганц хിവэрэ байна. Юу гэдэг те чи одоо албан тушаал ахаагүй байна. Гэвь энэ нийгмийн хэмжүүрээр бид нарыг илдвэр хэлж магадгүй. Тэр хүмүүс юу олж харж чадахгүй гэвэл миний дотор Бурхантай хэрэг би ойрхон байвал миний дотор байгаа тэр маш их баяр хөөр амар тайван талархал те тэр одоо Бурханы тэр 5 дугаар бүлэг дээр үтсэн бид нар галаатай тэр сүнсний үр жимсүүдийг тэр хүмүүс зарим нь анзаарч магадгүй зарим нь анзаарахгүй жиж магадгүй. Тэр одоо тэр хүмүүсийн чухал гэдэг байгаа материалын эрүүл мэнд өвчнөөс идгэрэх одоо эд материалын өвч гэсэн зөндөө өрөөгт гэдэг ч юм уу тэр байлаач гэсэн тэр хүмүүс бас анзаарахгүй байдаг. Тэгэхээр нэг ямар ч сан хүн сайн нэг үлдээд байвал эцэст нь сайн нэг хураана. Алим тариад байвал бид нэр эцэст нь альмаа хураана. Тэндээс юу гэдэг хорт урам бол гарч ирэхгүй те. Хогийн урам бол тэндээс би түүж чадахгүй. Эрт орой хизээ нэгэн цагт бид нар тэр үр жимсийг амсах болно гэдэг ийм зарчим байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдрийн дул 73 дугаар бүлэг та бүхэн хажууд хүндээ хэлдэг юм уу тэмдэглэж аваарай. Дуулал 73 Галаат 6:2 бол хоорондоо маш холбоотой бүлэг байна. Бид нэрсээ уншлаа шүү дээ. Энэ Бурхны тэрсэлдэг муу заваараа яваад байгаа хүмүүс хүний нүдээр харах юм бол ингээд баяжаад тэг ингээд
арьс нь гоё амьдрал нь тэгшрээд ингээ бүх юм тэгшрээд гоё яваад байна гэд тэр хүн зөвхөхгүй урам уурах гэдэг чинь тэгснэ төгсгөл дээр нүгүй юм байна гэдгийг ойлгож байна тий. Эцэст нь бурхнаас надад шагнал ирэх юм байна гэдгийг ойлгож байна. Хэрэв бид нар Еврей 11-р бүлгийг харах юм бол итгэлээс ахиж жагаад яг юу болохыг энэ Есүсийн авралын утга учирыг ойлгоогүй үдэж амжаагүй. Яг л Есүс маш олон зуун жил өмнө амьдарч байсан учраас тэр итгэгчнэр байгаа шүү дээ. Тэгээд тэд нэр эцэст нь Бурхны өмнө зогсоод тэр нэг тарьсан сайныхаа үр жимсийг хүртэх тийм хүмүүс байгаа даа. Тэгэхээр Бурхан бол найдаж болох, итгэж болох, Бурхан бид нарыг хуурахгүй, тэгээд дандаа шудраг хариуг өгдөг. Эсвэргээр саяны 73 дээр гарлаа тий. Тэр хүмүүс ингээд магадгүй махан буюу үед муу үйлцээр байгаад энэ дэлхийн амьдралын тэр хүмүүсийн амьдралыг харах юм бол хүний нүдээр харах юм бол маш амжилттай ингээд тэр хүн махан биеийн амьдрал нь дуусчлаа. Баян затгал нь дууслаа. Амжилттай дууслаа. Амжилттай гэдэг нь би одоо яаж хэлж байгаа юм тий. Тэгэхдээ тэр хүмүүс одоо энэ хүмүүс чинь ингээд амьд байхдаа Бурханаас одоо тэр хариугаа авсангүй шүү дээ мууг тарчаад. Тэгэхдээ тэр хүмүүс хожим бүх хүмүүс Бурханы шүүлтэн өмнө зогсох үед тэд нэр хариугаа аав. Тэр үед харин хожимдсан байх болно гэдэг ийм зарчим байгаа даа. Тэгээд энэтэй холбоотой 5 дугаар бүлгээс ингээд харах юм бол эсвэл өнөөдрийн юу тань түүнийгээ хураана гэдгээс харах юм бол бид нэр үүсээр аврагдах тухай яриад байгаа биш. Бид нэр энэ Галат номбон нэгүслэр аврагдана гэдгийг бол тодорхой хэлээд байгаа. Гэхдээ одоо би нэгүслэр аврагдсан юм чинь уртлын 5 дугаар бүлэг дээр гарсан өөр олон газруудад гардаг тий. Христ биднийг эрхчлөөтэй болгохын тулд боолчлоос чөлөөлөх гэж ирсэн. Тэгээд энэ эрхчлөөгөө харин гим нүглээ далдлах, гим нүглээ одоо зүвтгэх, халахвч болгох тэр шалтгаан юу бод юм тий. Халахвч бүү болгоорой гэдгийг маш олон газар хэлсэн байгаа. Галат ном дээр хэлсэн байгаа, Ром ном дээр хэлсэн байгаа. Маш олон газар яг төстэй утгатай ишлүүд байгаа. Тэгэхээр нэгүслэр аврагдсан би энэ гим гэдгийг таньж мэдхийн хэрээр миний дотор байсан тэр гимүүдээсээ би нэгээр баг багаар салж эхлэх хэрэгтэй. Энэ бол биднэрт өгөгдсөн үүрэг байна. Тэрнээс биш түрүүний одоо өөрийгөө шалгах гэдэгтэр гардаг 19 жилийн өмнөх төмрөө тэр үед байсан нөгөө олон гим нүгэлтэйгээ бахвайдгаар сууж авах юм уу? Магадгүй нөгөө гим нүглүүд нь бүр хэлбэрээ өөрчлөөд магадгүй арай тооны хувьд хэлбэр хэмжээний хувьд өөр болцсон явж явах үедээ гэдэг асуудал байгаа. Хэрвээ тийм бол хэрвээ одоо Галат 5 дугаар бүлэг дээр гараад байгаа махуудын үүсүүд их байгаад байвал миний амьдралд их байна гэдгийг харж байгаа бол 1-р Коринтер бас байгаа да яг төстэй утгатай. Ийм зүйлүүдийг үлдэх чинь Бурханы анчлалыг өвлөхгүй, Бурханы анчлал байхгүй гэдгийг ойлгох гэдэг. Өөр олон газруудад байгаа. Тэгээ итгэгч хүн хэрнээ түрүүн би хэлсэн шүү дээ. Загтлууд хүнд аялагдсан юм гэхээр итгэгч хүмүүст аялагдсан. Итгэгч хүмүүс дотор одоо ийм сөрөг махуудын гэж хэлэх гэм нүүл гэж болох ийм амьдралын хэв маягуд байгаад байна. Энэ юмнууд таны амьдралд байгаад байгаа бол би одоо өөрийгөө зөв шүүх нь шүү дээ. Өөрлөгөө харах нь. Нөгөө улаан гэрлээ асаах нь тий. Миний амьдрал юу болоод байна? Би одоо яг нэгдүгээрт нь би үнэхээр итгэсэн юм уу гэдгийг асууна өөрөөсөө. Би Бурханд үнэхээр итгэсэн юм. Ариун сүнс миний дотор байна уу гэдэг өнөөдөр биднээс магтан дуун дээр дууллаа. Ариун сүнс миний дотор үнэхээр байгаад ажиллаа хийж байгаа маань надад тэр сайн муу мэдүүлж байгаа юм. Энэ муугад зүйлээс сал гэж хэлж байгаа юм. Эсвэл би тэр ариун сүнсний хэлж байгааг сонсохгүй болтлоо ингээд чихмэнд сүнсний чихмэнд дүлэрч юу гэдэг ч юм уу тий. Тэгээд хоёрдугаарт нь та итгэсэн бол би одоо тэгээ хаашаа яваад байгаа юм бэ? Нөгөө Б вариант урууданд оройдож Бурханаас холдож байгаа энэ юм руу ингээ яваад байгаа юм. Тэгээ энийг бол тэгвэл одоо за яах вэ? Сүүлдэндээ итгэж аврагдтал энэ чинь ингээд явж л байна үз. Нөгөө тэр хэлсэн те нөгөө Библийн бас янз бүрийн газруудаас түүж аваад те итгэж бид нэр гим нүгэл байхгүйг худлаа хэлж байгаа хэрэгэ гэж нэгдүгээр явахан дээр гардаг. Тэр ишлүүдийг түүж аваад ч юм ингээд өөрийнхөө гим нүглүүдийг зөвтгөх нэг хэдэн үгнүүд ишлүүд эндээс хам сэдвээс ингээд тастаад өөрийнхөө урд наачиж магадгүй. Гэхдээ харамсалтай Бурхны өмнө очиж зогсох үед тэр юмнууд чинь одоо нэг Коринтер гардаг шиг те галж шатагдаад хуглагтай тэр нэг тайлбарууд бас юуж үлдэхгүй. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр нэгдүгээр явахныг хэрвээ харах юм бол жишээ нь нэгдүгээр явахныг
захиаг харах юм бол та нарыг гим үйлцэн амьдралаар амьдраад битгий байгаач гэдэг зорилгоор би энэ цаг бичсэн маа гэдэг хэлээд байгаа байхгүй юу. Итгэж хүн ба гим нүгэл гэдэг хоёр бол энэ зэрэгцэн оршоод авах ёсгүй зүйл юм аа. Амьдралын хэв маяг гэдэгтээ гим дамгаалсан ийм амьдрал итгэж хүн хоёр бол тэгвэл ямар нэгэн юмд болохгүй байна, буруу байна, худлаа байна. Тэгэхээр энд нөгөө юугаа асах хэрэгтэй гэдэг энэ юмэг гарч байгаа. Тэгэхээр энэ нөгөө өнөөдөр би өөрийгөө зөв шалгаад махбодод амьдарч гинэ үгүй юу гэдгээ тариад байна уу гэдгээ шалах нь байна. За тэгээд эсрэгээр нь сүнсэн тарих гэж төгөлөө юм. Одоо бид нэр хавар болж энэ бут ялангуяа нөгөө мод ботнууд их гоё ногорж штэ. Тэгэхээр нөгөө Монголд маань 4 улирал байгаа. Энэ 4 улирлаас магадгүй хамгийн царамтай улирал нь хавар гэж магадгүй. Цас өвөл хүүтэн ч гэсэн цас орцсон үед бас үзэсгэлэнтэй шүү дээ гоё. 100 гоё намар бас навчимнууд ингээд гоё байдаг. Хавар цас хайсны дараа нэг хэсэг ингээд сав саарл болдог тий. Цас нь хайлтсан ногоорж амжаагүй. Тэгээд цаг нь болохоор энэ бутнууд ерөөс 1-2 өдрийн дотор л пирх гэд ногоорчж байгаа тийм үү. Тэгээд би энийг зүүрлэмээр байгаа байхгүй сүнсэн тарихтай. Хэрвээ бид нэр үндэстэй буюу сүнстэй холбогдсон бол бидний тэр тарьсан хөрс маань сүнс гэж бодох юм бол магадгүй бид нэр удаан хүлээж магадгүй хавар одоо 3 сард цасайлаа дуслаа гэхэд өнөөдөр 6 сар хүртэл 2-3 сарын асуудал байна шүү дээ. Энэ хооронд ингээд саарлтаа байж лээ. Царим хотоо эдэн бутнууд байж лээ. Тэгэл ногоорон гут маш гоё үзэсгэлэнтэй. Өнөөдөр одоо манай гадаа тэр цэцгнүүд мөртөл цэцгэлээд эхэлсэн байна тий. Төчтуудлын гадаа. Тэгэхээр цаг нь болохоор бид нэр энэ зүйлийг хурааж авах нэ. Тэгэхээр нөгөө сайныг үйлдэхдээ сүнсэн тарихтаа шантрахгүй бай, урам уурахгүй бай, цуцхгүй бай гэдэг энэ чинь урамшуулаад байгаа шүү дээ. Бид нэр магадгүй сайныг тариалаадаг өнөөдөр үр дүн гарч ирэхгүй, өнөөдөр би өөрчлөгдөхгүй ч юм уу тий. Өнөөдөр миний хувьд сүнсний хувьд ахиц төвчл баг байгаа юм шиг санагдаад байж магадгүй. Гэхдээ одоо энэ гинт ном ногоон болдог мод бут эднэрийг санаад нэг л өдөр бид нэр тэр нэг сүнсний үр жимсийг хурааж авна. Тэгэхээр тэр бид нэр юунд тарьж байна? Одоо бид нэр тэр өдөр махбодтой тариад байвал энэ царим хотоо саал бут хിവэрэл байгаад байна. Хатцсан, үхмэл ялцсан. За энийг хэрэггүй юм чи тариад шатаач гэдэг. Тийм байдалд орчин тий. Тэгэхээр бидний тариад байгаа хөрс маань нөгөө нэг 4 хөрсний сургаалт зөвлөл байгаа шүү дээ. Сайн хөрс байна уу гэж сүнсэн тарьж байна уу бид нар гэдгээ шалгана. Хэрвээ бидний тариад байгаа хөрс чулуу ихтэй, гүйхэн, хогийн урмал ихтэй бол бид нар тэрийг түүж хаях хэрэгтэй, ажиллах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Хөрсөн дээр ажиллана, чулуунуудаа түүн, хогийн урмалаа цуцруулгана, анжис хүргэн, тармуур хүргэн тий, хог юмнуудыг хүргэн. Тэр нь өвдөлттэй байж магадгүй, юмны ир хүрж байгаа юм чинь өвдөлттэй байж магадгүй. Тэгээ бордооны юу ажиллах, борхны үг гэж болно тийм үү? Итгэлийн дүрстэй нөхөрлөө гэж болно. Тэгээд тэр сэвсээсэн юм тарьдаг хүмүүс мэдж байгаа хэ нэг юм ургадаг хөрс чинь ийм гоё ингээд хөнгөн гоё юм байдаг шүү дээ. Тийм нөгөө эрүүл тийм хөрс бид нэр болох хэрэгтэй байна. Тэгээ энэ сүнсэн тарихтай холбоотой нэг хэдэн практик зөвлөгөө бодож байсан байхгүй би. Тэгэхээр тэгээд тэр яриаар орохоос өмнө тэгэхээр нэг махбодод бид нэр тариад байгаа бол энийг за яах вэ гэж хөнгөн давж үзэх. Ёсгүй болохгүй бид нэр энийгээ залруулахын төлөө явах хэрэгтэй. Мэдээж бид нэр төгс амьдарч чадахгүй ямар ч алдууг амьдарч чадахгүй. Гэхдээ энэ төлөө орц хүсэл эрмэлзэл авах хэрэгтэй гэж. Тэгэхээр би нэг залуучуудаа эртээ тавьж байсан асуултыг та нарын дотор бас тавья. Та нарын дотор одоо эцэг өх болсон хүмүүс дотор төгс аав ээж байна уу? Төгс бүр ямар ч алдаагүй. Үлгэр жишээ бурхны стандарт эталон болсон. Байхгүй бах тий. Бид нэр хинч тийм биш. Гэхдээ бид нэр хүүхдтэй сайныг үйлдэхийн тулд хүүхдтэй сайныг үйлдэхийг хичээдэг үстэй. Тэгээ яагаад хичээгээд байгаа юм бид нар? Тэрний цаана юу байгаа юм? Бидний хичээлтийн цаана юу байна? Төгс биш гэдгээ мэднэ. Хизээч төгс болохгүй гэдгээ мэднэ би тий. Хизээч төгс аав, төгс ээж болж чадахгүй.
Одоо ч гэсэн би төгс биш байна. Ирээдүйд хизээж бас болохгүй. Мэдэж байна. Гэхдээ би өөр хүүхдийн төлөө зүтгэж जैन, явж जैन. Мачита зүтгэж जैन те. Яагаад? Цаана юу байна? Хайр байгаа шүү дээ. Өөр хүүхдийн төлөө хайр. Хүмүүс сайн яваасаа зөв хүн болж төлөвшөөсөө итгэж бидний хувьд бурхан дээр ирээсэ гэдэг бол хамгийн номер 1 зорилго шүү дээ. Бурханыг багасаа таньж мэдээсээ бурханы замаар замнаасаа хүн маань бурханд маш хайртай нэгэн болоосаа дуулууртай нэгэн болоосаа. Тэгэхээр хайр байгаа байхгүй юу? Тэгэхээр хэрэг яг тэрнтэй адилхан хэрэг бид нар бурханд хайртай бол хизээж төгс дагалдагч болж чадахгүйгээ мэдж байгаа ч гэсэн төгс дагалдагч болохын тулд би ямар ч хичээн би одоо оролдон те хүсэл эрмэлзэл миний дотор байна. Тэрнээс бурхан намайг аварна гэвэстэй. Намайг алдаад дүгэлтэн маань хүлээж авна гэвэстэй. Гिचээд тэр одоо нэг өөртөө одоо хиттэй нэг махбодтой гэх юм уу тэр махбод гэдэг чинь гим нүгэл рүү хөтлөд байгаа шүү дээ. Тэрийг хитрхээ ингээд жолооч улбарын сул тавсан байдалтай байх юм бол бурханаас шол байна гэсэн үг. Бурханыг би одоо яг хайрлаж байна уу? Бурхан яг миний амьдралыг эзэн мүү юм уу? Амьдралаа бурханаар өдөрдүүлж байгаа юм уу? Би эсвэл амьдралынхаа эзэн байгаа юм уу? За тэгээд нэг хоёр жишээ надад бодогцсон практик жишээн дээр саяхан одоо гүйлтийн тэмцээн боллоо өчигдөр тийм уржигдрлоо өчигдөр тэрнтэй холбоотой нэг залуугийн ирэл яваад байна. Та нар харсан байж магадгүй. Баатар болд гэсэн баха нэг залуу яриад байна. 20 ил илүү жинтэй тийм нэг залуу байсан. Одоо яг түгээмэл Монгол ирчүүдийн төлөөлөл болсон нэг тийм хүн байсан. Тэгээд гүйж ихсэн гэдэг. Тэгээд тэр залуугийн амьдралаас тэр залуугийн ярианаас юуг ойлгосон бэ гэхээр хүн сонголт хийх хэрэгтэй, шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг бас ойлгосон. Бас нэг гүйдэг хүн байт юм а. Одоо нөгөө нэрээ өөрчлөөд хин гамбаа ах гэдэг байсан. Одоо Forest Gump болсон мөлий. Тэр үний бичиж байгаад бас их төстэй санагцсан. Тэгээд тэр хүмүүс юу гэж хэлээд байна гэхээр энийг нэг өдөр гүгээд хаях биш те. Тууштай өдөр бүр багаар тасралтгүй ингээ явах хэрэгтэй. Баг нь хамаагүй ямар ч байсан таслахгүй байх хэрэгтэй, тууштай явах хэрэгтэй. Зарим өдөр хүнд хэцүү байна. Бүр гүмэргүй санагд улаан гэрэл асаа ядарч өгөх гэвэл зүгээр гараад пүүзөө өмсөд гараад тойроод ир гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ сүнсэн тарих уу, махбодыг тарих уу гэдэг бид нарт ингээ өдөр болгон сонголт байна шүү дээ. Одоо хүн өдөрт залуучууд мас хэлээд өгөөр хэд хэлээ 35,000 лөө 25,000 шийдвэр сонголт хийдэг гэдэг байгаа байхгүй. Өдөр бүр өглөө босоод унт хүртлээ унтчихтаа сонголт хийхгүй. Тэр 35,000 сонголтыг хийж авах үедээ хүн би одоо махан биеийн талд шийдвэр гаргах уу, сүнсний талд шийдвэр гаргах уу гэдэг тэр байнга ингээ хоёр талд явж байгаа гэсэн. Тэгэхээр нэгдүгээр практик зөвлөгөө нь бол тасралтгүй тууштай өдөр бүр. Тэгээд хоёрдугаарт нь болохоор за би нөгөө юм олоодох. Яг энтэй төстэй холбоотой бас нэг залуугийн түүхийг бас хуваалцчих би. Нөгөө их пүрүүгээ залууг та бүхэн мэдэх үү? Электрон жаал гэдэг нэртэй юм байлаа. Тэр болохоор 12 настайдаа 10 дугаар ангид төгсөөд 15 настайд дээд сургуулаа төгссөн юм залуу байхгүй. Тэгээд тэр залуу та яаж ингэ сурсан бэ гэд хэлэхээр би тийм мундаг IQ гоц ухаантай биш ээ гэж хэлээд байгаа байхгүй. Би зүгээр өдөр бүр 1 цаг хичээлээ хийдэг байсан. Өдөрт бус хүүхдүүдтэй адилхан тоглодог байсан. Амардаг байсан. Гараал үеийнхээ хүүхдүүдтэй бужигнаа тоглодог байсан. Шороон дээр ингээ бужигнаа тоглодог байсан. Гэхдээ би өдөрт ямар ч 1 цагийг заавал хичээлээд байсан гэж байгаа. Тэртэй адилхан бид нэр одоо завгуудын 100 гэдэг шүү дээ бид нар ч одоо. Тэгэхээр бид нэр хүн болгоноос асуух за бурхантай ойр бахад юу саадуулж байгаа гэхээр номер 1-т баг завгуудлыг нэрлэх бах тий. Тэгэхээр хэрэв бид нар өдөрт тэр залуу шиг 1 цагийг яг бурханд цэвэр зориулах юм бол бид нэр итгэж сүнснээр та хүрц явж явах болоо. Жилийн дараа харахад тийм үү. Бид нэр хуучин гэрээ уншсан шүү дээ цуглаанаараа. Тэгэхэд бид нэр хуучин гэрээ чинь нэлээд зузаан шүү дээ. Орой болгон уншсаар байгаад тэрийг дуусгасан санагдаж байна тий. Бид нэр бас тэгэхээр нэг юм ингээд тасралтгүй их гэдэг тийм нэг явах маш их үр дүнтэй байж чаддсан байна гэдэг харуулж байгаа. Тэгээд тэр залуу инээдтэй мэлжсэн болохоор төрс өдрөөр тэмдэглэж унтах гэсэн чинь нэг юм дутуу санагдаад тахаар юу л гэсэн би хичээлээ өгөх юм ингээд босоод
шинэ босоод хичээлээ шинэ ээж нэх боломжтой юм л да. Манай хүү одоо сэрүүн зүудлээд байгаа юм бол эсвэл номын цагаан солиог тусцсан юм байна гэж. Уул нь ээж нэх тэр хичээлийн их рүү яасан чиглүүлсэн гэдэг байгаа байхгүй. Тэгээ боломжтой асуусан. Тэгвэл би ээж зүгээр хичээлээ хийхгүй бол нэг л болохгүй 50 биш байна гэдэг. Тэгээ бид нэр яг тэр залууд байдаг шиг би ягаад энэ итгэвч хүмүүсийн жишээг аваад байна гэхээр энэ зарчмуудаас бид нэг түрүүний хэлээдсэн бурхан нөгөө юу тарин түүнийг орно гэдэг юм ямар ч юунд нөхцөл байдалд хэрэгж болох юм түгээмэл зарчмыг бид нарт өгсөн байх уу хүндрэлт өгсөн баг. Тэгэхээр бид нар одоо тасалдгүй тууштай тарих юм бол ингээд нэг цагт бас үр дүнг нь авах нэ. За хоёрдугаарт нь болохоор бас нэг жишээ нь болохоор нэг хэл сурахтай холбоотой нэг бас нэг ирээлүүд яваад байсан. Тэрэн дээр яг энэ нэг өдөр тутам гэдэг ярьж. Та нэг 2 сар хэмх нүдэл англи, герман, солонгосын хэл оройд нь гарч гэж хизээч байхгүй гэж хэлээд байгаа байхгүй. Та өдөр бүр баг багаар би таны 2 сарын дотор би чамд одоо маш их мөнгө өгчүүл. Чиний сургалтын дэлбэр чи би 5 нуулаад өгч. Тэгээд намайг 2 сарын дараа одоо солонгос явах, герман явах шалгалтанд тэнцвэрлэх гэдэг ч юм уу те. Тэгэхэд тэр бол боломжгүй гэж тэр багш хэлээд байгаа байхгүй. Би хичнээн супер багш байгаад тэр чин тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Тэрийг зөвхөн багаар сурж яж хүн тэр хэлийг орой дээр нь гард юмаа гэдэг. Тэгэхээр орлого сайд орой дээр нь гардаг гэдэг энэ нэг бодогдоод байна л да. За дараагийн нэг нь болохоор за л цаа нөгөө нэг гадаад хэл дээр бас нэг тэгээд тэр их бүр бас нэг арга нь болохоор юу гэж хэлсэн нөө бусдад заадаг. Тэгээд нөгөө нэг үеийн хүүхдүүд болохоор багш шавын тийм барьер байгаагүй, саад байгаагүй. Би нэг ойлгохгүй шүү дээ надад ойлгохтон шиг тайлбарлаад гэд. Тэгээд тэр хүүхд ингээд зарим өөрөөсөө ойлгоогүй явсан юм аа. Тэр хүүхдэд зааж их явцтай. Эн чинь нэг хэлээд байгаа юм шиг ойлгохдаг гэсэн гэдэг байхгүй. Тэгэхээр бид нэр бусдад бурхны тухай, сайн мэдээний тухай хуваалцах хэрэгтэй, заах хэрэгтэй байна. Тэрнээс зүгээр өөртөө хадгалаад суугаад байвал бид нэр өөрчлөгдөх. Тэгэхээр одоо эсийн бүлэгтээ хамрагддаг юм бол хамрагдаад санаа оноогоо хилдэг ч юм уу те арай идэвхтэй байр суурь байна. За дараагийн нэг нь болохоор бусдад үйлчлэх гэж хэлж байгаа. Энэ хоёрын жишээнд байхгүй. Гэхдээ би энийг ажилласан. Одоо залуучуудын цуглаанд битээр догитээр маань үйлчлээд тодорхой хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр тэр үеийн өмнөх төмрөө дог хоёр за миний хувьд ялангуяа тэгээд одоо байгаа бит хоёрын итгэлийн түвшин бол өөр байгаа. Гэтэ би мэдчихэж байгаа байхгүй анзаарч байгаа. Тэгэхээр хэрэв бид нэр бусдад үйлчлэхгүй ингээд хуваа борлуулаад довоош орлуулаад суугаад байвал за миний гэр бүл, миний амьдрал, миний итгэлийн амьдрал гэл чимээг хүн шиг ингээд нэг юм үйл итгэхгүй юм байр суурьтай байгаад бид нэр итгэл сүнснээр огцом өөрчлөлт гарч чадахгүй. Ингээд бурхан маш их үйлчлж байгаа хүмүүсийг харахаар хэн маш их үйлчлсэн байна. Тэр хүмүүс ингээд итгэлээ бүр ингээд тесрэлт хийтлээ маш өөрчлөгдсөн байдаг анзаардаг. Маш олон залуучууд тэр жишээ гардаг. За очлоо. Тэгээд зэрүүлэг манд гарч. Тэгэхээр нөгөө энэ зарчмаа яриад тэгээ энэ дээр нөгөө нэг бурхан хизээч элэг дог болохгүй гэдэг энэ саяны зарчим бас гарсан тий дуулал. Та хэрвээ өнөөдөр үр жимийг харж чадахгүй байгаа бол бити шантар, бити санаа алд тий бити урам хоогор сайн мэдээ хэлээд байдаг нөгөө хүмүүс нь тоодгүй гэдэг ч юм. Итгэл сүнсээр өсөх гээд байдаг үр дүнийг л гарч өгдөг гэдэг ч юм. Нэг л өдөр одоо энэ гадаа байгаа боч ингээд пирх гэж цэцэглэн дэлбэрнэ. Ийм байна. За тэгээ цаашаа. За тэгээ Паулийн хувьд цоргон цайхлах нь Есүс Христийн загалмай ажээ. Тэгэл эндээс асуусан байна те. Харин миний сайрхал, таны сайрхлууд Есүс Христийн загалмай байна уу? Харин өөр юмнууд байна уу? Энэ асуултыг өөрсдөөсөө асууя гэж хориулж байна. Тэгээд энэ дараагийн слайдтай холбоотой энэ яагаад гэж байгаа гэхээр ертөнц гэдэг ойлголтыг яагаад. Хоёрдугаар бүлэг дээр хуулийг өөртөө өхүүлэхийн тулд загалмай дээр зовдлсон байгаа Паул. Одоо 6 дугаар бүлэг дээр ертөнцийг би ертөнцийн хувьд ертөнц миний хувьд зовдлогцсон гэж хэлээд байгаа. ертөнцид байгаа надад юу ч сонирн биш гэж хэлэх гээд байгаа байхгүй. Энэ ертөнц болохоор гижиг хүрмээр анхаарал татмаар магадгүй бидний цагийг хулгайлдаг, эрч хүчийг хулгайлдаг маш олон зүйлүүд байгаа шүү дээ. Бидний одоо хобби, сонирхол юу гэдэг. Тэр дараагийн. Тэгэхээр тэр зүйлүүд
Тэгээд энэ ертөнц бол ёс бусаар дүүрэн гэж хэлээд байгаа тийм. Ёс бус нэгний дор сатаны удирдлага дор байгаа. Тэгээд өнөөдөр бид нэр авралын тухай ярьж байна. Энэ ертөнцид хожим бурхны өмнө очиод зогсох, эрхийг өгөх, бидний гэм нүглийн төлөөсийг төлж чадах тийм хэмжээсгүй их баялаг байна уу? Тийм одоо үн цэнтэй зүйл энэ ертөнцид байна уу? Эсвэл тэр эрхийн билетийг матч яваа ингээд бурхны амжилтаар гээд өгөх юм энэ ертөнцид байна уу? Тэр хинээс ирж байгаа бол зөвхөн бурхнаас ирж байгаа тийм. Энэ ертөнцид бол бидний хожимын мөнхийн үнцэн болсон тэр зүйлүүдэд үр жимстэй гэдэг юм. Тийм зүйл байхгүй. Тэгэхээр би эндээс юу гэж асууад байна гэхээр энэ ертөнц буюу энэ дэлхий, энэ нийгэм хүрээлэн байгаа хүмүүстэй миний суурь үнэт зүйл, миний хүсэл тэмүүллүүд, миний зан чанар, миний амьдралын хуваарийг тодорхойлоход том байр суурь чухал нөлөөтэй байсан хിവэрэл байна уу? Эсвэл надад ертөнц үнэхээр сонирн биш болсон юм уу? Үхүүлнэ гэдэг чинь үл одоо өгцөө нэг жичгээр чи хөдлөхгүй шүү дээ, тийм. Одоо өгцөө хүний хажууд энэ ертөнцийнхний араас нь хуйлардаг эд баялаг явлаа, үнэтэй машин явлаа, гой хүүхэн явлаа, юу гэдэг ингээ явлаа. Тэр өгцөө хариулт үзүүлэхгүй шүү дээ. Тэгээ гүлээч эвчл байна, тийм. Тэр шиг ертөнц надад сонирн биш бол чадсан уу гэдэг нэг асуулт байгаад байгаа байхгүй. Тэр нь бол тийм амаргүй. Энийг бид нөр өөрийнхөө хүчээр хийж чадахгүй. Тэгэхээр нөгөө бурхнаас хүчийг авна. Би ингээд ертөнцийг үнэхээр татагдаад байна. ертөнц рүү үнэхээр бууж өгöd байна, тийм. Бурхан надад туслаач гэдэг юм. Тэгээ нөгөө хүн дуртай юмда цаг зориулдаг гэдэг. Одоо удахгүй олимп болно, Европын хөлийн өнгийн авраг болно, тийм. Хүн дуртай Facebook авах болохоор нүдэн айлж ийсэн чинь ингээ ухаад байдаг, тийм. Нөгөө нойр нойрдсэн ч гэсэн дуртай сериад киног үзээд идэг. Шөнө 2 цагт сэрүүлэг тавиад босоод хөл өмг юм олимп үзэх байх. Одоо энэ жил Европт болно, тийм. Итгэгч хүмүүсийн дунд ч гэсэн ийм хүмүүс байх байх. Яг тэрэн шиг зориултыг бид нэр бурханд гаргадаг. Тэр одоо хүсэл эрмэлзэл тийм хэмжээний дур сонирхол бурханд байна уу? Эсвэл унтарсан уу гэдэг асуултуудыг бид нэр өөрсдөөсөө асуух хэрэгтэй байх. Энэ ертөнц миний хувьд одоо маш юм сонирхолтой гоё гжиг хүрсэн хэвээр байна уу гэдэг. Тэгэхээр одоо нэг юм гүлийсэн одоо юу юм ч нэг нэлээ ойлог донгодууд ийм ч болох гэдэг юм шиг тийм. Тэгэхдээ нөгөө талаар хэрэг би бурханаар амьсгалж байгаа юм бол миний амьдрал бурханы амьдрал миний доторх ингээд дүүргэсэн байх юм бол үнэхээр энэ ертөнц бидний хувьд сонирн биш болж болно. ертөнц дээр байгаа тэр бус итгэгчдийн анхаарлыг татаад байдаг, гжигдээд байдаг тэр юм миний хувьд бол ерөөс сонирн биш болж болно. Тэгэхээр энэ бол боломжтой зүйлээ. Тэгээд энэ дээр асуусан байна те. Шинэ үтэл чухлаа тэр хоцлуулах биш. Тэр яах вэ? Шинэ үтэл чухал гэж хэлсэн. Тэгэхээр би энэ дээр юу гэж асууад байна гэхээр дотор байгаа шинэ хүн хуучин 2 гэд тоорши хин нь одоо илүү байр суурьтай эзлэх одоо нэг юм 10 литр ч юм уу 100 литрийн бошк объем ингээд ямкс төсөөлөл л та. Тэрний хэдэн үеийн шинэ хүн маань эзлээд байна вэ? Хэдэн үе нь хуучин хүн байна вэ? Магадгүй 80 10 90 10 60 70 тэгээд үйл тэр их нь хиний талд байгаа, бага нь хиний талд байгаа гэдэг юм те. Зя тэгээд цаг маань хэтэрчлээ уучлаарай. Хэдүүлээ тэгээд өнөөдрийн энэ бүлгээс олгосон зүйлээр хамтдаа бурханд хандаж залбирая. Тэгээд та хэрвээ бурханы төлөө яваад бурханд дүүлчлээд өөрчлөгдөх юмсан гэж хичээгээд үр дүн сайн харагдахгүй байгаад битгий. Шантраарай, урам хугараарай, гонсоогоорой. Бурхан шудрах шүү. Бурхан нэг цагт хариулна. Тэр үед бүр ингээд бэлхтэл хайлталтай үр жимс нь гарч ирнэ. Тэгээд юунд тарж байгаа бүгдээр анхаарай, өөрсдөө зөвшгүй. Итгэлээ ахын дүстэй үйлчлэе. Энэ ертөнцийг өөрсдөө хувьд цовдлцгоё. Та бүгдээр хамт залбирая. Баярлалаа Бурхан танд өнөөдөр энэ таны үгийн төлөө талархъя. Та биднэрт олон зүйлүүдийг Паулийн бос дэлчнэрийн загтлаар дамжуулан итгэж бидэнд хандаа онцгойлон сануулж сэрэмжлүүлж уриалж захиж хэлсэн байдаг. Өнөөдрийн бүлэгтэр ч гэсэн энэ зүйлүүд гарч ийн. Тэгээд өнөөдрийн сурсан зүйлүүдийг бид нар амьдралдаа тусгаж
өөрчлөгдөд туслаарай гэж гуйж байна. Өөрчлөгддөг, ахдаг, дэвшдэг, танд ойртдог сүнсний үр жимсээр дүүрэн чи ямар өөр болчоо вэ гэж иргэн тойрных маань анзаарч хэлэхээр тийм итгэгч нар байхдаа туслаач гэж гуйж байна. Эцэг Есүсийн нэрээр талархъя. Амен. За баярлалаа.